Монгол дүүргийн 4, 25, 27, 28 дугаар хорооны Угтгой өргөрөл мэндийн төвийн зөвлөх хэмж зөвлөж байна. А витамин басанд тусдаг витамины нэг. А витамин нь хүний биеийн тархлааны системийг хэвэн байлгах, хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөлөх, нүдний харааг сайжруулах, арсны эд эсийн нөхөн төлөвлөлтөнд оролцдог витамин юм аа. А витамины дутагдлын шинж тэмдэг илэрх нь нүдний хараа муудах, биеийн байдлыг солидох, арсан дээр хуурайшилт, хогжруулах, захтнах шинж тэмдгүүд илэрх, өсөлт хөгжилт хоцрогдох ийм байдлаар хүүхдэд илэрдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгалийн бүтээгдэхүүн болох амьтны гаралтай, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй. Үүнд амьтны гаралтай бүтээгдэхүүнд нь загас, үүн дотроо тунаа загас, өндөг сүүл бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд нь луун, манжин, улаан хулуур, бууцаа гэх мэтийг бол хэрэглэх нь зохимжтой байдаг. Витамин А-г жирэмсэн ээжүүд 3 сартаагаас эхлэн хэрэглэж өөрийн хэрэгцээгээ хангаж явах ёстой. Ингэснээр хүүхэд 6 сар хүртэл эхийн сүүгээрээ дамжуулан өөрт хэрэгтэй ашигтай эрдэс утас авч байх ёстой. 6 сартай хүүхдүүдэд 1 нас хүртэл 100 мянган эднийцээр витамин А уулгаж байгаа. 1 наснаас 5 нас хүртэл хүүхдүүдэд витамин А-г 200 мянган эднийцээр уулгаж байгаа. Одоо уулгаж байгаа витамин нь сүүлийн 6 сард витамин А-гаа уугаагүй хүүхдүүдэд өгөгдөж байгаа. Хэрвээ уучгаад дахиад энэ витаминаа уух юм бол тунгийн хэтрэл болох аюултай байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдэд уугаагүй бол өрхийн эмчтэй, сувлагчтай хандан витамин А-гаа уухыг зөвлөж байна.